Манай аймгийн хэмжээнд бэлгийн замаар дамжих халдвар төвчин бол улсын дунджаас 4 дахин өндөр байдаг. Сүүлийн жилүүдэд бол бид нар 2018 оны байдлаар 2816 тохиолдлын халдвар төвчин гарсны 60% бэлгийн замаар дамжих халдвар төвчин илэрсэн байна. 2018 онд манай аймгийн хэмжээнд бол төрөлхийн тэмүгийн тохиолдол 3 тохиолдлоор нэмэгдсэн байна. Тэгэхээр хүн амын дунд бэлгийн замаар дамжих халдварын тархалт бол нэлээд өндөр явагдаад байгаа. Тэгээд 18 оны байдлаар бол тэмүгийн тохиолдол тодорхой хувиар бага хэмжээгээр буурсан. Ялгц өвчний тохиолдол бол ерөнхийдөө нэмэгдэх хандлагатай. Ер нь гадны орнд бэлгийн замаар дамжих халдварын ерөнхий төлөв байдал, эмчилгээний онцлогоо, хүн амын дундх мэдээлэл ямар байдгийг би сайн мэдэхгүй байна. Тэгээд энэ боломжийг ашиглаж байгаа дээр ерөнхийдөө бэлгийн замаар дамжих халдварын эмчилгээ, онцлогоо, тэгээд илрүүлэлт, тэгээд хүн амын дундх мэдээлэл нь ерөнхийдөө ямар байдгийг тэр талаар илүү их мэдэж авах боломж ирэл. За би Домгой аймгийн замууд сумын нэгдсэн эмнэлэгт дах бэлгийн замын эмчээр ажилладаг. За тэгээд энэ эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж байгаа энэ дах бэлгийн замын эмчнийг чадваржуулах сургалтанд Хөх хот дох эм сургалтанд хамрагдахаар болсон байгаа. За тэрэндээ их баяртай байна. За энэ сургалтанд хамрагдсанаар одоо хөрш орныхоо бэлгийн замаар дамжих халдвар төвчний одоо тархалтын байдлыг одоо ямар байдгийг тэрийг бууруулахад одоо ямар бодлого чиглэл одоо баримталж ажилтгийн талаар одоо мэдээлэл олж авах зорилготой бодож байна. За тэгээд манай Дорногой аймгийн хэмжээнд бол бэлгийн замын халдвар төвчин бол бас бусад одоо аймагуудыг бодвол дээгүүр байранд ордог ер нь эхний 5 одоо аймгийн нэгт ордог. Тэр дундаа бол замууд сумын өвчлөл бол аймгийн одоо 50 хүртэлх хувийг бол дангаараа бэлгийн замын өвчлөл бол эзэлж яадаг. Ер нь бол одоо бэлгийн замын өвчлөлийн бол өндөрт тооцогддог. Тийм эрсдэлтэй одоо хөдөлгөөнд бүлгийн хүн ам ихтэй учраас бол эрсдэлтэй бүлэгт одоо ордог байгаа. За энэ сургалтанд хамрагдсанаар бол одоо бүс нутгийнхаа өвчлөлийн тархалтыг бууруулах зорилгоор бол одоо тодорхой хэмжээний үйл ажиллагаа бол одоо явагдаж одоо тэр орны одоо туршлагыг бас нэвтрүүлэх талаар бол бодолтой ирж байна. За тэгээ мөн одоо дан ганц одоо зөвхөн сураад ирсэн замуудын хүн амын дунд биш Дорногой аймгийнхаа цаашлуул одоо говийн одоо бүсийн одоо өвчлөлийг бууруулахад одоо бас тодорхой хэмжээний арга хэмжээ авахд бол одоо би төлөөлөн оролцсноо. За манад бол бидний замаар дамжих халдварын өвчлөл бас нэлээд өндөр байдаг. Тэгэхээр манад хийгдэж байгаа одоо туршлага яаж явагддгийг тэрийг би мэдчихэж байгаа. Тэнд бол одоо яаж явагдгийг нэг хэцүүтэйүүдээс тодорхой хэмжээний одоо мэдлэг болж байгаа нь бас маш чухал гэж үзэж байна. Мэдээж хятад улс бол бас өсөнгөө өгч байгаа шүү дээ. Тэгэхээр ажиллагааны талдаа ч юм уу тэгээд тоног төхөөрөмжийн одоо шүүх төвшин бас байгаа гэж найдаж байна. Манад бол бас хөгжөөд явж байгаа энэ тал дээр бол одоо би бол яг өөрөө лаборатори хийж тэгээд манай салбарт бол одоо ямар ч байсан 3 цагийн ажлаар хэрэгжүүлээд бас нэлээд одоо төвшинээс ажиллагаа хийж явж байгаа. Тэгтээ тэнд бас газар дээр очиод үзэх тэдний бас ямар төвшин үзэж байна. Тэр талаас нь бол одоо бас чухал гэж залуучтай гэж байна. За тустай ер нь бол ерөнхийдөө бидний бидний хамтын ажиллагаа. За сүүлийн 2 жилийн сэргийлэх юм хамтын ажиллагаа маш чухал. Япон улсад бол түн эргүү байдал гарсан. Түн эргүү бол халдвар төвчний дунд 40% эзэлж байгаа. Бэлгийн замаар дамжих халдварын чиглэлээр Японд бид хийдэг дараагийн сургалтанд ингээд шат дараалан хамрагдаад ингээд сурагч багшийн сертификаттай ингээд болох юм бол хамрагдаж байгаа. Тэгээд баяртай байгаа. Эрүүл мэндийн яам болоос тэмбүү ингэж чадах юм бол дараагийн шатны сургалтанд хамрагдаад ингээд ер нь цаашдаа одоо л үндэсний хэмжээний сурагчдын ажиллагчдаа сурч мэдснээ хуваалцах. Тэгээд цаашдаа бол энэ сургалтанд хамрагдж байгаа би ийм бүлэгтэй бас зүйл гарсан юм аа. Тийм болохоор зүгээр та бүхэн манайс боломжтой байгаарай. Гурван төдөлтөний сургалтанд хамрагдж байгаа зарим эмч мэргэжилтнүүд манайс тухайн орныхоо хууль дүрмийг зөрчиж зураг зэргийн нийлдэд зохион байгуулж өгч байгаа зардлын талаас ямар хоног хийж байгааг бол монголчууд унтдаггүй яг гэж үгүй юм чи хэмжээ цагаан зэрэг юмуд байна. Тэгээд мэдээлэл сайхан санацаар туршлагаа хуваалцаад энэ ачаамч яриаг энэ чөхөд ийм зүйлүүд гаргаад ирэхээр надад тэгээд бодтер хийчихсэн зүйл юм. Тэгээ иймэрхүү одоо зүйл тавхмаа битээ хэлээ юу сүрүү юу чадвар юу хэрэгжүүлэхээр болов шин санаа оноо юу төрөв энэ тийм бол нөгөө саний миний яриад байгаа зүгээр нэг архлаа одоо ингээд манай ариун амч маань манай туяа тагтайгаар яриад та нар маань гэсэн дээр ажиллах нэмэрлэлийг сонгох юм хүсэл байвчаад төрүүлэх хэмжээнд та нар маань одоо бас юу сайхан